Дээрийн хувьд бол 2025 оноос одоо сайхан усны төрөлд оролцож эхэлсэн. Түүнээс хойш одоо 13 дахь одоо тэмцээнд оролцож байна. 10 удаа байр эзэлсэн. Дээрийн унжгаа 2 тэмээ бол манай одоо Ботхон галбын говийн 2 улаан тэмээ байгаа. 14-тэй 15-тай тийм 2 улаан тэмээгээр оролцож байна. Тэгээд өнөөдөр энэ Дундгой аймагт зохион болж байгаа ерөнхийлөгчийн хөвөлдөр болж байгаа одоо улсын аварга шалгаруулах одоо тэмээний баярт оролцож байна. Тэгээд за тэмээний эд хэрэглэлэг бол одоо бидний эд хэрэглэл бол одоо бараан цагаан дээсийг одоо томж гурвсалж томсоо одоо бурандаг ногтоо байна. Дээрээс нь одоо скигээр хийсэн ширмэл одоо богцны уутнууд байна. Тэгээд өмсөж байгаа эд хэрэглэлэг бол одоо чаны өсөн даах одоо хурган дээл одоо хүрм тэгэл одоо ноён зөврөө эзэн мөнгө аяга одоо зүү ороож хийсэн бүс тэгээд зүү ороож хийсэн дайлан аягны уут гэх мэтлэн одоо иж бүрэн хэрэгсэлтэй байл оролцож байна да. Тэгээд бид тэр 2025 онд 6 төрүүлж 3 удаа 3-т орсон. 2026 он гарснаар 2 удаа төрүүлчихэд аймгийнхаа баруун зүүн бүсд одоо сая төрүүлчихэд ирсэн. Тэгээ энд оролцож байна да. Тэгээ нийт оролцож байгаа сайхан осуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Наадамчаа олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хоёрын энэ болохоор аягны хос дайлан, аягны уутал гэсэн үг. За нөгөө талдаа болохоор хос дайлан байгаа. За эднэрийг бол бас 2-3 сараас сарал оён ерөнхийдөө бол бэлтгэлэн. За тэгээд энэ хурган дээл хөрөм энтрэг бол ялгаагүй бас л жилийн дундчтаал ингээ бэлдээд оролцдог. Тэгээд сум суманд очихдоо бас дээлнийхээ өнгийг солих, хөрмийг солих баг зэрэг тийм өөрчлөлт өгөөл тэгээд ингээ оролцож явдаг хоёр да. Манай монголчууд бол энэ үндэсний дээлээр бол гоёход бол ямар ч л хүн одоо цог золбоолог харагддаг те, ямар ч өнгийн өмсөн. За тэгээд энэ өв соёлыг уламжлаж одоо хадгалж яваа энэ хүүтэнд бас ингэж хамтарч ингэж гоёж яваа бас хосуудаа бол бас амжилт хүсье. Тэгээд монголчуудын гоё Монголынхаа үндэсний дээлээр гоёж орж байгаарай, оролцож байгаарай, өмсөж байгаарай л гэж хэлье да.